Тайван бэлгүүн 2015 оны 1-р сарын 23-ны өдөр зуурдаар нас нөхчиж бидэнд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Тайван бэлгүүн нь 1984 оны 12-р сарын 22-нд Улаанбаатар хотод мэндэлсэн юм. 2002 онд нийслэлийн 51-р сургуулийг дүүргэж 2002-оос 2006 онд соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлэр төгсөж 2005 оноос эдүгэ хүртэл Монголын хошин урлагийн шинэ үе продакшнд жүжигчнэр ажиллаж байлаа. Тэрээр тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг чадварлагаар бүтээж мэргэжил нэг төгтийнхөө тэргүй игнэнд байж чадсан Монголын хошин урлагийн түүчээ болсон авьяаслаг жүжигчин арт түмний хайртай хүн байлаа. Түүний авьяас бэлэг уран чадварыг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ. Түүний ээлдэг найрсаг, хөдөлмөрч, бүтээлч, дайчин зан чанар, гэгэн дүрдөрхөн, гэр бүл, төрөл төрөсөд, найз нөхөд, хамтран мөр зэрэгцэн зүтгэсэн уран бүтээлчд болон үзэгч түмнийхэн зүрх сэтгэлд үүр төмөнхөд хоногшин үлдэх болно. Монголын хошин урлагийн нийт уран бүтээлч